Цахим уран зохиол 12 дугаар анги бие даан судлах хичээл. Ус шиг цэнхэр өгүүлэгдэх жин тех соёлын тухай мэдээлж тайлбарласан их хүчин. Ус шиг цэнхэр өгүүлгээр дамжуулан монголчуудын нүүдэлчин ахуйн нэгэн том соёл болох жин тех уламжлалтай танилцсан. Автомашин галт тэрэг байгаагүй цагт монголчууд алс холын газар руу ихэвчлэн өмнө зүг рүү тэмээн жингээр явж худалдаа наймаа хийдэг. Эсвэл нүүдэл хийдэг байжээ. Энэ нь зүгээр нэг ачаа зөөх ажил биш, нарийн дэг жаяг, ёс заншилтай үйл байсан юм. Зохиолд жанцан өвгөн хүүгээ жинд явуулж буй хэсэг гардаг. Чиний бодлоор жин тэхийн гол онцлог юу вэ? Аад нь зөвхөн зуны удиралт мороор ачаа зөөд. Бэд нь алс хол газар ихэвчлэн тэмээгээр ачаа тээвэрлэж олон хоногоор явдаг нүүдэлчдийн тээврийн соёл. Бэд нь гэрээ нүүлгэж буй энгийн үйл явдал. Зөв хариулт жинчид байгалийн хадуу ширүүнийг даван туулдаг төвчээртэй хүмүүс байдаг учраас Б хариулт зөв болно. Зохиол дээр жанцан өвгөн болон хүү чулуунаар жинд явхад хэрхэн бэлтгэж байгааг анзаарцгаая. Тэд зүгээр нэг мордоод давхчихсангүй. Тэмээ. Хүрэн ат тогштой тэмээ гэж гардаг. Жингийн тэмээ чац томтой хүчтэй байх ёстой. Ачаа нь хар булгаар богц, ачаа хөтлөх, ачааг тэнцвүүлэх, зөв тохно гэдэг жинчин хүний хамгийн гол эрдэм ажээ. Жингийн зам урд тул тэмээний нурууг ахуулахгүй тул зөөлөн тохож хэргэлдэг ёстой байна. Жингийн цувааны хамгийн чухал хэсэг нь энд байна. Жанцан өвгөн бурхны авдраасаа нэгэн том хонх гаргаж ирдэг. Монгол жингийн соёлд сүүлчийн тэмээнд хонх зүүдэг заншил бий. Энэ нь ачаа сугарч үлдсэнийг мэдэх дохио. Чөтгөр шулмыг үргээх зам мөрөө ариусгах дохио. Зохиолд гарч байгаагаар үлдэж байгаа хүний сэтгэлийн дуудлага тус төлөөлдөг аж. Зохиолоос цуглуулсан мэдээлэл ашиглан Монгол жингийн соёл сэдвээр тайлбарласан их хүчин. Тайлбарласан эхийн бүтэц эхлэл хэсэгт жин тех гэж юу болох тухай ерөнхий ойлголт оруулна. Үндсэн хэсэгт зохиолын жишээн дээр тулгуурласан нарийн ширийн зүйлс, тэмээ, тохож, хонх, үдэх ёс зэргийг оруулна. Төгсгөлд нь энэ соёлын үндэс нь тэсвэр хатуужил, холбоо хамаарлын тухай дүгнэж хичээрээ.